байна уу? 17 нас ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Миний өнөөдрийн зочин бол ТV Хөтөл хамтгийн жүжигчин Цомо. Сайн байна уу? Шоо. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө урлагийн маань хөдөө авч хүрэлцэн танд баярлалаа. За, өрсөнд баярлалаа. Бал сараа гайхалтай юу? Оо, ямар гоё асуултнаас эхэлж байна. Гайхалтай байсан. Мартагдахааргүй. Бас яг өөрийнхөө мөрөөдөжсэн яг тэр хүссэн тэр зүйлээс хийж чадсан. Гайхалтай. Өнөөдөр таныг нэвтрүүлэгтээ өрснөө учир гэх юм ба таны өсвөр насны дурсамжийг хамтдаа хөглөх гэсэн. Тэгээд өсвөр насанд очиход бэлэн үү? Бэлэн байна. 17 нас руу шууд л одоо баг сэтгэл зүгээр 17 наснда ирчээ сууж шít бэлдээд өөрөө. Тэгээд яг ингээ хүүхчиг суучаад ингээл ярилцахад бэлдэн сууж юм да. Хажаа таны бага наснаас их тий. Тэгэхээр хүмүүс таныг долоон буудалд яг хүүхд насаа өнгөрөөсөн гэдгийг мэддэг баг. А гэхдээ долоон буудлын догшин хар цоомоо гэж мэддэг баг. Та алтман байсан юм шиг энэ багдаг. За тэгээд миний догшинч гэж юу аах вэ? Гэхдээ миний хүүхд нас бол долоон буудалд өссөн, долоон буудлын 37 сургуулийг сурж төгссөн, тэнд өссөн. Тэгээд яг нөгөө тэгээ багадаа бас жоохон их хурдан гүйдэг байсан болоод ч тэр юм уу хүн амтнд тэр болгон баригддаггүй. Эсвэл хурдан гүйдэг байсан болооч тэр юм хүн амтныг дорн бариад авчдаг тийм хүүхд байсан баг. Тэгээ манад долоон буудалд 2 цоомоо байдаг байсан. Нэг нь шулга. Тэгээ нөгөө 2 цоомоогоо ялгах тэр нөгөө нэг найзууд тэр үеийнхний өгсөнд нэр юм шиг ба. Догшин цоомоо гэдэг. Догшин хар цоомоо гэдэг зүрхийн очтой. Сүрхийн очтой. Тэгээ нэг тийм догшин юм байхгүй. Би чи их зөөлх хүн шүү дээ. Та хэрэг зодоо хийдэг байсан юм? Тэгээд ер нь бол одоо бидний үеийн яг 17 насд чинь 97 тий 97 тэр үед бол ер нь зодон хийгээс илүү ах нар их зодон хийдэг байсан үе л дээ. Хийдэг байсан. Нийгмийн өөр. Тий ягаад тэгэхээр нөгөө ах нар хийх юм олдохгүй. Тэгээд ингээд бид нар нөгөө бөглөө тоглоно. Бидний нөгөө хүсчихсэн айгүй гой зурагтай, үнэтэй олддоггүй бөглөөнүүдийг маш их мөрөөдлийн бөглөөнүүдийг барьцсан. Тэгээд тэр бөглөөг чи харахаар хүүхдийн шунал хөдөлдөг байхгүй. Энэ бөглөөг авах уу, авъя гэхээр энэтэй зодтолдог л тээ. Тэрийг харахаар ингээд тэр нь надаас том биетэй, надаас бүдүүн харваас аймаар хүүхд байсан ч гэсэн нөгөө бөглөөг авахын тулд шууд зат хийгээл үзнэ. Тэгээ азар юу ч тусалдаг байсан юм мэдхгүй ихэнхийн дийлчдэг байсан бас хөрхөн тийм. Тэгэхээр зодондод нийтээ бас дагуу дэстэй шиг байна тий. Сайн байсан. Тэгээ зарим нэгэн бас намайг ингэжсэн найзууд хараад бас энэ сайхан худлаа ярьж байна гэж бодсон. Гэтэ бол ихэнхийн явсан. Та их самранд явдаг байсан гэсэн шүү дээ. Тий, чи ер нь ингэ судалгаа их сайн авд юм байна тий. Тэгээ самар яг одоо 17 настай холбож ярих бол яг миний самрын оргил үе. Тэгээ самрын ертөнцид бол ирэхэд уусан орсон байсан үе. 9 дугаар анги, 8 дугаар анги, 7 дугаар анги гэдэг чинь тэр болгон бас жоохон доо орохгүй. Тэгээд жоохон бие даагаад эхэлсэн. Тэгээд хүүхдүүд ер нь бүгд л бөөндөө самранд явна. Тэгээд нэг элсэн сахартад алхах гэлгууртанд боож аваад харцаа ундааны савнд хийж цүнхэндээ хийж аваад шуналтай бас даахгүй юм байж 2 шуудаа авна. Самранд явахад 2 шуудаа аваад тэгээ самранд явна мод руу авирна нөгөө ээжийн авч өгсөн сайхан хувцсыг чинь нийл давирхаа болгоод орой нэг даахгүй тал шуудаа самартаа замдаа баахан хүнд өгсөөр аваад нэг юм шуудааны доогуур нэг юм самартаа хурж ирээд тэгээ ээж тэр нэг загнуулна дахиад ээжигээ явцаагуур нөгөө самраа тогоонд чанд зарах чаа гинэ. Тогоонд нөгөө давирхаатай самраа чи хийж авчиж ээжийн тоогоог бөөн давирхаа болгоод нөгөө самраа зарсан чинь байхгүй баахан найзуудтайгаа ууж идээд тэгэл нэг тийм зүгээр яхаа өөрсдөө нөгөө бөөнд байхгүй найзуудаараа коллективтэй яваад эрэгтэй хүн чинь бас мод зод руу авираал те. Модны орой дээр ингээд найхаад их гайхалтай штэ. Тэгээд хүүхд бүхэн самранд явдаг байсан баг. Та багада 100 ундаа зардаг байсан гэсэн. Яг тэрийг би сонсоод гэж бодсон л доо. Ингээл дандаа нэг эрэгтэй ч юм уу ингээд тоглоо явж байгаагүй бас нэг бие даасан тийм хэрсүүч хүүхд байсан юм шиг. Тий одоо яг тэр үед ундаа бол 100 үйлдвэрээс нь очих юм бол 50-аар авна. Тэгээд нэг 2 авдартай. Эхний ээлжинд бол бизнесман 1 авдар ундаанаас эхэлж байла. 1 авдар ундаанд ч 24 шил орно те. Тэгээд энэ наран тул зах гэж байгаагүй. Динжи мянган маа дүүнээс бас 20 байгаа бах. Динжи мянган зах гэж амар том зах байла. Тэгээд тэр зах дээр очиод тэр үед бас ундаа зардаг байсан үе эргэн дуусч бас ахна. Яг тэр үед ундааг яаж зардаг байсан гэдэг та нарт бодитоор нь харуулъя.
энэ торын ундаага уугаараа энэ торын ундаага уугаараа ингээд явж идэг байсан. Тэгээд энэ торын ундаага уун тэгээд хүмүүс рүү хажуугаар өнгөрөхт нэм ширэкийн муурны нүд гаргана. Хөөрхөн царай гаргад ахаа ундаах уу гэл их чи ундаах уу гэл сууж шагаал октод мохтуудыг бол барьж яваа зогсоол чинь нас ч 100 ойрхон октодыг бол ундаа авч иж явуу гэл бөөнөр ундаанаас аав энэ. тэгэж ундаа зарж заримдаа хажуугаар ахнар махнар зодон хийн авдартай ундааг маань унгаад хагална эзнийг олохгүй тэгэл уйлна тэгэл янз бүрийн юм болдог байсан. Ундаага хүүтэн горхтоор авчиж хөргөн хөргөж мөч байхгүй шүү дээ. Хүүтэн усанд хийж ингэж хөргөж байгаа л тавыг авчгүй зарчаад буцаж ирээл дахиад тавыг авчиж зараал тэгэл зардаг байсан. Тэр өнгөөр одоо яг хөтэй гэр бүлдээ хэрэг болохоос өлөөдгүйгээр өөрийнхөө хичээлийн хэрэгсэл дэвтэр одоо тиймэрхүү багахан хэрэглээний зүйлээ бас авчдаг байсан. Ундаа зарж ирсэн үеийг маань бас эргүүлж дурсгасан чамд баярлалаа. Одоо энэ гарсан ундаанууд бол дүүнэр бол амар гой юм ууж штэ. Бидний үед чи энэ тор жүрж гэх тоор гэдэг нэг юм хідэн ундаатай. Тэднийх нь амт бол нэрэ тий. Чи бараг ууж үзсэн мэт. Уулгүй. Газ маз нь гайхалтай тий. Уугаал гэл явчих штэ. Цугун даваасаа гоё шүү. Тэгээ таас энэ жуснес уугаараа 12 төрлийн витаминтэй доктор Вит гээд жуус байгаа. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Хойдоо яриагаа арай өөр хэсэг рүү шилжүүлье. Та бус хүүхдүүдийг бодвол их азтай штэ. Ягдгүй таны хүүхэд нас кино хайснаа үлдсэн байдаг. За энэ тэр бол миний одоо амьдралын одоо хамгийн их гайхалтай магадгүй өнөөдрийн нэвтрүүлэгт ингээд 17 нас шоунд урагдаад сууж байгаа бүр хиллэгш тавьсан тийм миний амьдралын хамгийн бас их дурсалтай зүйлүүдийн нэг байдаг. Тэгээ би 3 дугаар ангид яг орж явах жил байхгүй юу? Орж явах жил зуны амралтаар гудамжинд манай ээж өглөөрт ажилдаа явдаг нь. Тэгээ хоёр охин дүү айлын том ах харна. Тэгээ багыг нь ингээд гудамд юм дэвсээд хашаа налуулаад сүүдэрт талхыг өрөөлөө суулгах чинь томыг нь хажууд нь харуулаад суулгах чинь тэгээ өдөржингөө гудамжинд тэгээ яг нэг гэр хороолт өссөн хүүхд чинь ингээд нөгөө шороон дээр тоглосоор нэг юм үнсэн саарал болчихно. Ерөөхдөө жоох юм тоослог. Тэгээ ингэсэн байсан манай ээжийн найз нэг юм улаан лататаас сөхөөгээд авах байсан. Дахиж ирэл том өмнөд гэртээ ороод гоё хувцас өмсгөл тэгсэн. Тэгэл гэрлэгөө гүйж ороод нөгөө 6 сар одоо манай дүүнер ч гэстэй байдаг. 6 сарын нэгэнд яг ганцхан баяраа хүүхдийнхээ баяраар өмсдөг хувцас ингээд гэрийн ханд гэлгар утанд ийгөөлгөө тавьсан байж. Цайны гангарааны хувцас. Тэр хувцаа орж өмсөөл нүүрээ ингэж угаагаал ингээл нүүрэн хэсгэн цэвэрхэн хамран гялзаад ийшээгээ сав саарал. Монгол телевиз дээр анх очиж Монголын үндэсний олонний телевиз дээр яваа очсон чи коридороор битүү хүүхдүүд дандаа манай үеийнхэн кинонд шалгууруулалт өгж байгаа 100 гаруй хүүхд байна. За тэгээ яваа орцсон нөгөө кинон дээр чинь поро бүхсэн яг үнэн чанар дээр нэг тийм сайн даа лагда авьяастадаач биш эхнийхэн шалгуур дээр навчид нөгөө хав харанхуй юм өрөөлөө оруулаад өөдөөс ингээ гэрэл тусгацсан юу ч харагддаг. Тэр нэг юм байжсэн чинь камерын доор нэг хүн сууж агаад надаа нэг минийхөө автаа хэрэг амар эвгүй хэлээд тэгээ айсандаа сандарсандаа эцсэндээ болоод уйлчихгүй юу. Тэгээс уйлж яхтаа бас ааваа гэдэг юм тий. Тэгээ ааваа гэж уйлаад тэгээд гарах гэсэн чи би нөгөө гэрэл өрөөний гэрэл асаа за минийхөө босон гэдгсэн чи би ч нөгөө нэг сандарсандаа айсаа уйлцсан хүүхд чи зогсдгүй. Уйлаад нөгөө өдгөр сандраад за минийхөө одоо гарыг гадаа бас байгаа нөө үеийнхнаасаа ичээд жоохон байж байгаад гарыг уйсаар гол гарч ирсэн над руу дараа нь холбогдоод 2 дугаар шатанда тэнцлээгээд тэр кино болохоор одоо Монголын анхны видео кино байхгүй би эндээс явахгүй гэж ийм баяртай мэдээ дуулгасан хүнийг тест ядан хүлээн шүү дээ. Үгүй би нүүж ядаад байх юу байх вэ? Чамтай л хамт явчих юм. Өнөөдөр миний зочин хүлээж явдаг өдөр дөө. Та баг өөрийгөө тоглосноо. Тэг яг зүгээр тэр үед чинь
Нэг тийм одоо кино зохиолыг ойлгоод дүр гаргаад ч юм уу жүжиглэл байна гэдэг бол худлаа шүү дээ. 3 дугаар ангийн хүүхд чинь яг л тэр үед нэг өөрөөрөө найруулагчаас авсан замчаанаараа ерөнхийдөө өөрөөрөө за чиний жоохон сахиход за тгийгээл ингээл явцсан. Тэгээ нөгөө нэг бас сонирхолтой зүйл нөгөө айд сандраад уйлаад кинонд тэнцэж байгаа байхгүй. Энэ хүүхд их тохирох юм байна. Тэгээ кинон тоглохоо мэдсэн. Сургуульчин ингээд нэг өдөж өгж мөгөөд бөө юм бочос бүх сурагч нар кодоор суулцсан. Манай сургуулийн сурагч Цолонбаяр Монголын анхны видео кинонд гол дүр тоглохоор явлаа. Алга дашаал. Дахиад ичэлттэй хутлаасаа гэл. Тэг хөдөө очиж байгаа. Баян чанд Төвөмгийн Баян чанд зураг авсан байхгүй. Хөдөө очиод яг кинонд тоглож байгаа гэдгээ мэдсэн чинь нөгөө нөхөр чи уйлдгүү те. Ягаад ч нэлээс гардггүй юу? Юу чи шал өөр хүн өөдөөс харсан минийхөө гэд уйлахгүй нөгөө хүмүүс чинь зовоогоод бүр өста аргаа аваараа сүулдээ найруулагч ухаан гэж одоо байх юм. Сүулдээ байж байгаа намайг яг энэчнээс суулгаж байгаа ярьж байгаа байхгүй. За энэ хүүхд тоглож чадахгүй юм байна. Энэ хүүхд бол уйлж чадахгүй юм байна болий. Наад чинь одоо сургууль дээр очиж онигоо болно. Одоо ээжигээ яасан боддгоо хөх юм. Ээж нь бүүн баяр болол явуулсан. Ээжигээ бодохгүй байна. Сургууль дээр очиж онигоо болно. Энийг одоо энийг юу яа? Замын өмнө суулгаа хот руу буцаа гэл. Тэгэл пал хэл явцсан. Яасан гэхээр сургуулийнхнаас ичсэн. Ээжээсээ айсан байхгүй. Тэгэл одоо нэг ганцхан юу яваад тоглож чадахгүй шууд замын өмнө суулгаа буцаа гэл. Тэгэл тэнгуут яана очих юм бол ээж далуулна. Сургууль дээр очих юм бол онигоо уулна. Суусан хүн бас нөгөө цагаа толохоор өстө дараатлаа байлаа. Дууссан чинь нөгөө нэг аймаар намайг загнаад явуулна гэжсэн нөгөө найрлагч нар чинь яваал дууссан чинь за баяр үргээ боллоо авлаа гэ би шоконд ороо дахиад уйлаа. Уйлаа зогссон. За одоо болцсон чи сая сайн тоглолоо одоо болоо гэсэн. Гэт уйсараа тэргийн нүнд нэг уйсаар аваад ирж ирсэн. Эцэг эхийгээ мөн ч их зовоодог байх та. Харин ч мөн ээжийг их зовоохгүй гэж боддог шүү. Аав чинь хаана ажилтгийг? Мэдгүй. Нэрийг хэн гэдэг юм? Мэдгүй. Гүн чи юу гэсэн үг? Эцэг эхийнхээ нэрийг мэдэхгүй гэж? Мэдгүй гэж юм шүү дээ. Гэхдээ тэгээд хайцсан юм бэ? Үгцэн дүгэл юу гэж? Чи яасан хатуу сэтгэлтэй хүүхэд вэ? Хаяа овцын аав хүүхэд хатуу сэтгэлтэй авахгүй шүү яах юм? Яалаа гинэ. Ийм хөөрхөн хүүхдийг хаяад явлаа гэж юу? Ээжтэй гологцсон байлгүй. Үгүй байлгүй те. Чи л өөрөө энэ дүрсэн баг. Яах вэ? Зүггүй явж байгаа эр хүн болно. Ээж чинь хаана байгаа? Хөдөө байгаа. Тэглэж гисэн сургууль цуглахаас өмнө ээжийг нэг ирчээд ирмээр та намайг гаргаж өгөөш штэ. Чи гарах болоогүй. Болсон та өөрөө харахгүй юу? Идэгцэн байгаа. Чи харал да. Шүүстэй байгаа үстэй. Эмче, хадлангийн бригадаас хүнд хүн ирлээ. Яасан юм бол? Хадлан дээр ажиллажсэн оюутан баха. Мориноос унсан гинэ. Би одоохон очлоо. За. Явж хэвттэй. Дараа хоёулаа ярина. За. Баярлалаа. Хоёлаа сая маш сайхан дурсамжийг эргэж өглөө. Хин хүнд бас олдохооргүй сайхан дурсамж байлаа. Хоёлаа яриагаа хэсэг хормын дараа үргэлжлүүлээ. За тэг. Үзэгчдээ 17-наас ток шоу нэвтрүүлэг маань хэсэг хугацааны дараа жижигхэн цаамагийн 10 жилийн хөгжилтэй дурсамж болон өмнө нь хэний ч дуулж байгаа сонирхолтой түүхээр үргэлжлэх болно. Хэсэг хугацааны дараа уулзъя. Эвдрүүдийн ивент төгөгч Журүр Bakery чанарыг эрхэмлэв. Эвдрүүдийн ивент төгөгч Журүр Bakery чанарыг эрхэмлэв. Шоу нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Манай өнөөдөр нэвтрүүлэгт хэрэг хөтөд хамтгийн жижигхэн найруулагч Цаама оролцож байна. Тэгээд нэвтрүүлгийнхэнд бид хүн хамтдаа бага насны дурсамжийг ярьсан бол одоо 10 жилийн хөгжилтэй дурсамжуудыг. За тэгээд бас нэг амьдралыг таниулсан нэг сонирхолтой түүх байгаа шүү. Тэрийг ярилцъя. Юуны өмнө төгссөн сургуулийн тухай яриа. 37 доор сургуулийг та төгссөн юм байдаг шүү дээ. Тий. 10 жилийн сургуулийг ярихдаа их
Ер нь бол их сайхан бүгднгийн сайхан үний ярихгүй бол болохгүй. За багш нар маань цог сурж исэн анги хамт олон маань хараа сууж байгаа учраас худлаа ярьж болохгүй. Бүгдийн сайхан ярина да 34 сургуулийн холбогдлолтой. Та хичээлдээ харин хэр байсан бэ? За энийг үл их сайхан үний ярихгүй болохгүй. Тийм тэгээд би ийм хүүхэд байсан юм. Нэгээс 5 дугаар анги би ч 3-аас нөгөө нэг шууд 5 руу өсөрсөн. 3-аас 5 руу шууд өсөрсөн. Тэгээд 1-ээс 3 хүртлээр би айгүй сайн сурлагатай хүүхэд байсан. Би чи ангийн даргахын, ариун цэврийн даргахын, за ерөнхийдөө бол анги хамт олноо, манлайлна, хошруулна ер нь их тийм хүүхэд байлаа. Тэгээ манай ээжийн одоо хамгийн бага дүү битүүр яг нэг анги байхгүй юм. Тэгээд хичээл тараад хүүхдүүд ингээл тоглоод хөлөө мөмбөг ингээл тоглох гол ингэнгүүт жоохон шохорхол харангууд манай нөгөөх галзуу явъя гээл тэг эмэгтэй хүүхдүүд хөтлүүлэл явж идэг тийм хүүхд байсан. Тэгээд 1-ээс 3 дугаар анги хүртэл айгүй тийм сурлагатай айгүй тийм их коммун хүүхд байжгаад 3-аас 5 руу өсрөөл. Тэгээд ер нь ойлгохоо байсан да. Хичээлдээ ойлгохоо байсан өсрөнгүүт. Хичээлдээ ойлгохоо байсан. Шууд огцомдсон. Тэгээд бид нар тэр үед монгол бичиг үзчихсэн шууд орос хэл рүү ороод өсрөнгүүт те. Тэгжээс нь орос хэлнээс босноо шууд англи хэл рүү ороод ер нь нэг жоох нэг тиймэрхүү үе. Давлгаатай үе. Тэгээд ерөнхийдөө юм ойлгохоо байж эхэлсэн. 5 дугаар ангиас ахуулаад сургуулийн нэг холбогдлолтой урлагийн үйлчлэг, спортын тэмцээнд их оролцдог болсон. Тэгээд ерөнхийдөө хичээл их жоохон хажуугаар нь завсардаж эхэлсэн. Тэгтээ бол арайч бас нэг муу сураагүй. Монгол хэл уран зохиол мохол гэсэн хичээлүүд дээрээ жоохон хөдөлмөр биеийн тамир гэсэн хичээлүүд дээрээ жоохон даам гарах маягтай. Хим математик болоод явангууд жоохон хоошоогоо суух маягтай ингэж өнгөрсөн дөө. Хүнд самбар дээр их гардаг байсан гэсэн сургуулийнхаа. Тэгэхээр яг сурлагаараа биш урлаг спортоор л гардаг байж тээ. Тэр чинь дээр нь тэгээд тавьсан байдаг ус. Сурлаг спортын. Цогтон оруулаад. Тэгээ яг хөө зүгээр сурлагаараа бол нэг тавигддаг л байсан баг. Спортын одоо тэмцээн уралдаанд их ордог байсан учраас сургуулийнхаа нэрийг гаргадаг байсан учраас хүндэт самбар дээр бас зураг байж идэг байсан. Тэгээд бас хүндэт самбар дээр бас зураг мураг сургуулийнхаа нэр мэрийг гаргаж бас идэвхтэй нийгмийн идэвхтэй байсан учраас багш нар маань бас их харж үздэг байсан баг. Тэгээд харж үзэж исэн багш нартаа бас энэ боломжийг ашиглаад баярлалаа гэж хэлчих. Хүндэт самбарт гарахад чөлөөт бүх их нөлөөлсөн баха. Тий, чөлөөт бөхөр би багада чөлөөт бөхөр хичээлдэг байсан. Тий, тэгээд чөлөөт бөхөр хичээлдэг байхдаа бол миний хамгийн том үзүүлж исэн амжилт чөлөөт бүхийн одоо дүүргийн авраг болж исэн. Дүүргийн авраг гэдэг нь сургуулиудын хоорондох том өрсөлдөөн шүү дээ. Тэгээд одоо бүх дүүргийн сургуулиуд өрсөлдөөл тэнд одоо Наранбаатар гавьяат би за манай Наранбаатар гавьяатын ах нь бид гурав дүүргийн авраг болж исэн. Цамх хэр удаа хичээлсэн? За би чи ерөөхдөө 5 дугаар ангиас хойш 10 дугаар анги хүртэл хичээлсэн. Бас 5 жил хичээлсэн. Бараг спортын хүн болохоо төгсөн байх шүү дээ. Төгсөн. Тэр нэг өдөр харин хэвтэн зохио гэсэн мөхийг хийснээс хойш ер нь бараг чөлөөт бөхөө хаях ихэнх тавигдсан юм шиг байгаа тий. Яг юу болсон бэ? Судалгаа бол их сайн авсан байна тий. Тэгээд юу яга ийм учиртай юм ба. Бас цэвэрлэгтээ үзэж байгаа одоо үзэгчтэй ч гэсэн бас сонирн байх бах. Тэгээд дүүнерт маань ч сонирн байх бах. Ер нь бол хүний амьдралын одоо зам ч юм уу яг эхлэл гараа их сонирн байдаг. Би бол бүх болно гэдэгтээ бол өөрөө бүр 100% өөрөө шийдсэн. Тэгээ миний ээжийн дүү ч гэсэн барилддаг хүн байсан учраас их сайхан бүх болноо. Тэгээд дэлхийд нэртэй тийм хүн бол өөрийнхөө сонгосон юмыг хамгийн оргилд нь хүрэхийг хичээдэг штэ. Машлаг бүх болно гэд явсан. Би тэгээд бас давхар боддог байхгүй. Одоо энэ гавьяа тамирч Наранбаатар штэ. Чөлөөт бүхий. Энэ гавьяа тамирч Наранбаатарыг бол би бол баг залуу наснда бол чөлөөт хөр хичээлж байхдаа бол алж явсангүй шүү дээ. Тэг алж явсангүй шүү дээ гэж байгаа. Тэгээд Наранбаатар байгаагүй бол бас бүх болцсон ч байх ёстой ч байсан юм мэдэхгүй. Тэр жилийн нэг улсын аварга байгаа. Тэр жилийн улсын аваргаар би хөдөлмөр нийгэмлэгээс улсын аваргад би орох хэрэгтэй болоод тэгээд оролцоод тэр жил би барилдаж байхдаа зооны аварга гэдэг одоо тэр чинь ялах юм бол аваргын талаар гарчиж байгаа байхгүй. Тийм чухал барилдаан дээр ягаад ч юм би тэр жил бэлтгэл их сайтай байсан. Тэр тамирчныг би бүр 6-7 оноогоор 10-0-оор дуустдаг байсан. 6-7 оноогоор хожицсон явж байхгүй. Тэгээ би чинь нүг ингээд хожицсон явж байгаа. За асуудалгүй те энэс гайхалтай бүх юм ингээ ойлгомжтой гэсэн явж байгаа. Нэг юм орчихгүй. Яасан хэр одоо Наранбаатар за шин үлэг мөгтөл гээд энэ хідэн нэг юм өсвөр үед бужигнуулдаг тамирчтай байсан байхгүй. Эднэр
Яадгүй хөр нэг 10 жилийн мөлийн дэмжил спортны ордонд битүү ир чинь эдгээр ингээд хүн ингээд суудаал дайрангууд одоо энэ бөөрийнхээ зураас дэвжээний захад ирээл одоо энэ Бүрбаатар гавьтыг хийдэг мэхэлдээ дэвжээний захад ирээл ин гевтэн зохио гэдэг мэх байхгүй. Зохиол эргүүлээл амар гурам мэх байхгүй. Дээр нь шууд цэвэр буулгадаг юм их байхгүй. Цэвэр ялна гэсэн үг тийм. Тэр мехийг айгүй хийн. Тэр мехийг ихээр спортын төв ордон бүр амар юм болдог байхгүй. Гал давлгаадаад орилолдоод өстой. Тэгээд нөгөө чинь ялуулаад гараа өргөөл те. Гайхалтай мөч байгаа байхгүй. Тэг ах нь бол тэр кайпыг авах. Манай ангийнхан жис ирдсэн байсан. Тэр кайпыг авахыг их хүсээд. За одоо л 7-0-оор хожиж штэ. Нөхрийг үлээр нь хожиж болох юм шиг нь. Одоо л од болъё. Одоо л нэг спортын төв ордныг нэг өстой. Сандлаас нь өндөлцүүлж босхоё гээл. Нөгөө хожигдож байгаа нөхөрч над руу сугдаал дайрсан ухарж үжил одоо л хийндэ гээд маа гифтэн зохио хийдэг баатар байхгүй өөр дөрөө шидэд тэгээ өөрөө даралтанд ороод гарахааргүй тэгээ 7-0 цаг дуусах болоогүй нөгөө нөхөрч намайг даралтаар цэвэр очиж байгаа дарсаар байгаад хэдэн цаг 25 секунд дараад тэгээ би хожигдоод гараад ирсэн Наранбаатар намайг манай аав шиг ч юм уу ах шиг ч бас загнажсэн те толгоор руу хатгаад чи ямар тэнэг юм бэ гэ. Тэгээд нөгөө нэг зооны аврагын төлөө хожигдсон юм чи би өөрөө сэтгэл зүй юм уу. Ер нь л тэгээд тамирчин болох хүн биш л байсан байгаа байхгүй. Тэгээ хожигдож гарч ирэнгүүтээ чи хөрлийн төлөө барилдсан шүү дээ. Дахиад хожигдоо тэгээд мултарж байгаа байхгүй. За тэр жил анхны ягаад нэг ярьсан гэхээр тэр жил би тэр нөхөр дээр жоохон дуршлагтай байж байгаад ингэж яагаад хожигдсон бол аврагын төлөө гарч ирээд авраг уулгах байсан юм бол ядаж мөнгө медаль авч байгаа. Мөнгө медаль авцсан нөхөр чинь шууд омогшин ээж мэж бол бүр омогшоод шууд тамирын сургууль руу оруулна. Тэг байсан юм тий. Тамирын сургууль орж ирлээ Наранбаатар юм уу Батцорогт дарагдаал. Даруулаад нэг юм хулгарч ихтэй нэг нөхөр спортын төв ордны гадаа онжоо гэл. Нөгөө хэдийгээ онжоо чи сайн нэг дэлхийн авахта тэр нэг хүний хөл рүү ороод тэр чи айгаа буруу байлаа шүү. Яалч бас бүх мэднэ. Нэг юм том бид нар шоолж инээдэг аахгүй. Том юм ярьсан хүн явах. Тэгээд яг хүний зураг гэж тийм ээ. Тэр жил намайг тэндээс мулталж өгсөн нь намайг ээжд маань тамирын сургууль гэж ярих эрхгүй болгоод ээжийнхээ хүслээр соёл урлагийн сургуулийг сонгох тийм сонголтыг маань авчирсан. Тэгэхээр бас хүний зурсан зураг төөрөг гэж бол цаанаасаа яг л байдаг. Би нөгөө энэ таны түүхүүдийг ингээд судалж байхад бүр амтшаад исэн байхгүй. Тэгээд бүр нөгөө лавшруулаад энэ хэвтэн цохоо гэдэг механь яадаг мехий ингээд их хоёр ах руу ч нэг уцтаад өөсгөө ах руу ч нэг уцтаад ийсэн. Үнэхээр тийм хүмүүс сонсоо штэ, яриу штэ. Би чамд нэг үзүүлэх үтер мехийг. Айгоо замдаа би унгаж магадгүй шүү. Нөгөө мехийг айгоо судалсан. Хад яриага арай өөр хэсэг рүү шилжүүлье. Яг 17 настай цоомоо хүү яг гадаад үр төрхийн төрслөг юм бол ямар хөвтсөн бэ? За 17 настай цоомоо одоо бол энэсээ бол нэлээд жижиг тийм ээ. Тэр үед нөгөө манай ангийнхан нөгөө нэг жоохон 9 дугаар анги шиг ирж 9 дугаар ангийнхан жоохон зангаа мангаагаар ангардаг болж эхлээд нэг том бүдүүн нөгөө өвөө мөвөгийн нэг байж байгаа зангаанаас зүүн. Тэгээ би нэг цагаан сараар манай ахад нэг айл өгсөн тийм нэг юм шар тийм том зангааг ийм цэнхэр формон дээр цагаан саашин дээр ийм шар нэг ийм улаан юмтай ийм мангар том зангаа нэг джинсэн өмд тэгсэн мөртлөө ийм үстэй нэг ийм төрөөтэй гудамжсан нэг ийм хүүх зогсож байгаа даа. Яггүй л стилтэй хөхтэй байдтэй тий. Тэр зургийг харсан гоё ч юм шиг хэцүү ч юм шиг эвгүй зураг харагдсан тэр байлаа. Яг тэр 17 настай. Тухайд ямар дуу хөгжим яг модонд орж исэн хит болж исэн. За яг одоо рок поп юм бол ерөөсөө оргил үе байсан тий. Рок поп юм бол оргил үе дээрээсээ одоо энэ гахалтай амьд хөгжмийн хамтлагууд бол маш ихээр гарч ирсэн тийм ээ. Харанга, хурд, хар сарнаа, саранчи, ариуна, ном таст, камертон, сүнсүүд ойлгомжтой. За тэгээд энэ дундаас яг тэр рок попын оргил үеийн яг араас залган гарч ирж бас их бужигнуулсан хамтлагуудаас их юм бол одоо юу байна? Мэднэс хамтлаг байна. За тэгээ манай энэ юунууд гарч ирж байсан. Lumino энэ яг үеийн одоо хамтлагууд байхгүй. Lumino өөрчн guys байсан. Guys бурхан минь guys амарц guys байна те guys мас яг эднэр эхэлжсэн салхи байна те. За энэ дуунууд ингээд нэг юун дээр цомогд кассетэн дээр л ерөөсөй хитүүд эднэр л байждаг байсан. Тэгээ эднэрийг л сонсчдаг гэж хүсдэг байсан. Одоо эдгээр хамтлаг дуучтаас нэг нь ингээд маа тайзан дээр тоглол танд ямар санагдах вэ? Тэгэл өөл нь шүү дээ. Тэ бас л мөрөөдөжсэн одоо яг та тэр үед чи эдний ингээд сонингийн цаасан дээр гарсан тэр нэг хайшлбар л бид нарт олдсон те сонингийн цаасан дээр
өнгөт мөнгөт бас нэг сэтгүүлүүд байдаг байсан. Тэрийг ингээд хайчилдаг байсан байхгүй. Хайчил цуглуулна. Тийм л одоо гайхалтай байсан. Тэр хүмүүсийг бол хажуунаас нь харна, тэр хүмүүстэй цуг байна гэдэг бол уушлаараа ойлголт. Зүгээр л касетэн дээр дууг нь сонсоод сонин дээр гарсан дүрсийг нь хараад байждаг байлаа шүү дээ. Баярлалаа. Тэгээ таны 17 насны дурсамжийг эргэж хөглөхөөр тэгээ яг тухайн үед бас 17 байсан залуучуудаа зориулаад би тэгээ хамтлагийг өрсөн байгаа. Яг 1998 онд залуучуудыг эд байлдан дагуулж исэн Madness хамтлагийг нэвтрүүлгийн 2 дугаар тайзнаа орж байна. Монгол бүсгүйчүүд хотын удам жаргалхлаа бидний Монголын тайван амьдрал хотын удам жаргалсуур хайрын дууайдан чамтай зулаалах миний хотын удамч зодон сахар намайг илээд дандаа жаргал тавхлаа Мишсэн намохон өдөр намайг чамтай учруулсан зэрхэн хотын удамш талбай хүмүүс бүхэн жаргалтай дөрвөн уулын хормойд надайсан миний хотын бараа холын хонос намайг дагуулсан үрдийн амт жаргал амалсан Монгол бүсгүйчүүд хотын удам жаргалхлаа бидний Монголын тайван амьдрал хотын удам жаргалсуур хайрын дууайдан чамтай зулаалах миний хотын удамч зодон сахар намайг илээд дандаа жаргал тавхлаа Гайхалтай. Өдгөө 16 дахь жилдээ зогсож байгаа Madness хамтлагийнхандаа баярлалаа. Энэ дуу үргэлж бидний зүрх сэтгэлд хийц байсаар явах болно тийм үү? Тэгэлгүй яг энэ дуу бол одоо өөрөө их гоё. Тэ бид чи яг энэ дөрвөн уулынхаа дунд ажиллаж амьдарч сурч боловсрж энэ улсынхаа ирээдүйн хөгжил сэтгэлийн төлөө явж гин. Тэгээд энэ хотын залуучуудын дуу мөртлөө энэ дээр нь энэ өөрөө их гоё дуу.
Тэр үг хэлэх үг олдохгүй байна. Яг ингээд намайг зочноор ураад яг миний зочин болоод 17 насаа яриа сууж хахад Мэднэс хамтлаг энд ир дуулна гэдэг бол үнэхээр хамрын минь самсаа шархахгүй байхын аргагүй. Тэгээ Мэднэс хамтлаг бол яахын аргагүй тэнгэрлэг оршихгүй юмаа гэж гүр удрахаасаа иш татваа гэж. За та жоохон сэтгэл хөдлөлтөд дарж хоёул яриагаа хэсэг хорны дараа өргөжлөө тий. Үдштэй 17 нас ток шоу нэвтрүүлэг маань тун удахгүй жүжигчин Цоомогийн анхны хайр үргэлжлийн нандин нууцаар үргэлжлэх болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Баясгалан Тред жюроор ажиллаж байна. Хэсэг хугацааны дараа уулзлаа. Эвтрүүдийн ивент тэтгэгч Журуур Bakery чанарыг эрхэмлэв. Эвтрүүдийн ивент тэтгэгч Журуур Bakery чанарыг эрхэмлэв. Үдштэй 17 нас ток шоу нэвтрүүлэгт эргэн анхаарлаа хандуулно. Учир нь бид хоёр яг одоо маш хадгалан сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд юуны түрүүнд 17 настангууд маань танаас асуулт асуух боломжийг олгоё. Сайн уу танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Танаас нэг асуулт асуух гэсэн. Тэгээд та 17 наснаас хойш хэдэн охинтой өргөж ирсэн бэ? За Тоо гарахan дээ. тоо ер нь гарахгүй байгаа. 17 нас 18 нас гээд соёл урлагийн сургууль руу ороод ерөөдөө их завгүй. Маань сүсч их завгүй. Цаг наргүй өдөр шөнөгүй хичээлдэг байнгын бэлтгэл сургуультай байдаг. Тэгэд 17 наснаас хойш 1 2 хүнтэй үерхэл 2 дахь дээрээ суудсан шүү дээ. Тэ. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгээд танаас нэг асуулт асуух гэсэн. Та охтуудад таалагдсан тул өөрийгөө дүвийлгэж худлаа ярьж байсан уу? За наадах ч үннээ хэлээ да тий. Энэ сайхан дурсамжтай яриа өрнж байгаа учраас дүү бас их гоё асуулт асууж. Тэгээд дүүлгэж худлаа ярьж исэн үе маш их байна. За. Гашааных нь гадаа очиод орцных нь гадаа очичоод тэр нэг айгу тэнэг тэр сэдв нь ярих сэдв болдохгүй. Байнга зодоо ярьчин. Тэгээ тэр зодоон тэр хүнд юу н ямар ч хамаатай. Зүгээр ингээд гэрээс нь гаргаж ирчээл ингээд амар ичин. Тэгээд ингээд зогсож жагаад за одоо нэг жоох юм ярихгүй болохоо байлаа да. Хоёул айгу удаан дугаа зогсчлаа шүү гэл тэнгүүтээ орж иж байгаа сэдв нь шүү дээ. Өчтөр явжсэн чинь нэг 2 гар томроод. Тэгсэн нөгөө 2 нөхөр нь яаж надаас том битээ. Бүр яг намайг бүр дээрлэхэд болдгоо. Тэгээ би ч бас яаж хүнд зүгээр дээлхүүл хүүдээ бас. Нэгийн зогсон нөгөөх нь ороод ирж гин нөгөөтхийн тонгорж унгаагаад хоёулангийн зодоод гэртээ авчиж төлөө хагалууллаа. Төвсгөл нь арай хурц юм байна. Арай хурц. Тэр хоёр хүн надтай юугаач ингэ явж идэг. Тэр дандаа тийм худлаа эсгөөл явж чингуудаа өчтөр явжсэн чинь нэг их чарн нэг ах ихчийн цүнхийг авч зүхтаагаад нөгөөтгийг нь би очиж барьж авч жагаад ихчийн цүнхийг авч жагаад хүтлэн зодоод. Дандаа тийм зодоонтой юм ярина. Яаж хийж байгаа л зодооноос дөрөв орчин. Эсвэл нэг гэр мөртөө байшингийнхаа дээвэр мөрийг ээжийн дүү мөрөөр янзлчихж байгаа байхгүй. Өчтөр юу хийсэн гэж нөгөөт нэг асуусан чинь өчтөр харин байшингийнхаа дээврийг солиод. Би одоо дээвэр солих уу те. Тиймэрхүү юмуд бол их байлаа. Тэгээд нөгөө юуны спортын тэмцээн урлагт очоод ядагдсныхаа дараа нөгөөтгийгөө мэдхгүй шүү дээ те. Тэнгүүт ялцсан. Медаль авцсан. Медаль ч 10 гэрт байгаа. Дараа үзүүлнэ гэд. Тэгж худлаа их ярьжсэн тий. Цагаан худлаа байгаа зү тий. Тийм шаардлагач гарч исэн багтаа тий хөрх юм тухайд. Нууц шил яг анх охин үнсчихсэн аа яриач та. За хамгийн анхны одоо үнсэлт бол яг тэр 6 буудлын дэлгүүр байгаа. 2 давхар дэлгүүр байгаа. За. Тэр дэлгүүрийн 2 давхарт нөгөө ангийнхаа нэг охиныг одоо үнсчихсэн юм байна. Тэгээд бодлоо. Тэгээд үнсчихсэн байна. Тэгээд энэ хөтлөгч бүх юмаа яргээд ярьж шүү. Тэг. Хазар дээр нүнс юм уу? Хазар дээр үнснэ юу тэр уруул муруул бидний тэр үед чи юу уруул муруул. Тэгээд яг нөгөө сургуулийн үдшилэг болоод тэгээд тэр чиг 10 жилдээ яг нэг үерхэх гэхэд чааш нэг биеийн дээр нэг тийм нэг юм нэг нь очиод нэг найз нь очингуудаа тойр өргөхүү гэх тэнгүүт тэр чамд сайн гинэ тойр өргөхүү гингүүт нөгөөтэн зөвшөөрөх юм бол энэ талтан зөвшөөрчих юм бол тэг өргөчж байгаа байхгүй.
Тэгээд нэг дэлгүүрт суудаг нөгөөдөг чинь. Тэгээд намайг их шоолдог гэсэн дэлгүүрт суудаг охиныг худлаа ингээ хайртай болж молоод Юм авч идэх юм авч идэхээс сэргэлэнтэй дагараа гэж үгүй бас тэр үедээ айгүй сонин бас зүрх мөрх өвдөөд бас тэр нь одоо хоорхол юм уу дурлал юм хайр юм мэдэхгүй яварсан. Тэгээд ямарсан дэлгүүрийн хоёр давхурд үнсчихснаа санаж байна. За таныг одоо ингэж ичээгээ зовоогоод хоёлоо ярианы хэсгээ өөр эсрэг рүү шилжүүлээ. Та суйст хэдэн онд орлоо? Суйст 98 онд 10 төгсөөл шууд шалгалт өгөөд эхний жилээ шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд нэг жил ажил хийж байгаад 2 дахь жилээ 99 онд шалгалт өгч орчихсон. Оюутан цагийн дурсамжууд дандаа хөвгөлтэй байдаг шүү дээ. Модон гуанзанд ороод ошин идсэн гэж таны хөвгөлтэй дурсамжуудыг сонссон юм байна. Тэгээд модон гуанз гэхээр надад айгүй гоё дотн байд юм. Модон гуанз гэж ярахаас илүү төгөр бас модон гуанзыг ажилуулжсэн одоо ч хүртэл ажилуулж байгаа. Ганаах буяагчтай, утгаах, баяраах эднэртэй үнэхээр их баярлж явдаг бас тий 17-наас ток шоугаар дандуулаад хэрвээ үзэж байгаа бол ах эгч нартай хэлээ. Тэгээд үнэхээр бидний нөгөө залуу нас чинь баг залуу байхад айгүй хөлсөн тий. Тэгээд дээр нь соёл урлагийн сургууль чинь айгүй юм цагаар хичээлдэг. Тэгээд айгүй хөлсөн. Тэгээд нөгөө ээжийн өглөө гаргасан мөнгөнд юунд чамаагүй өрөөл тэгээд дуусах чинь. Тэгээд оюутнуудад тэр ах эгч хоёр их гоё сэтгэлтэй. Оюутнуудад зориулсан юм тусгай меню гаргацсан байхгүй. Гэтэ нэг сууснийхаа фракс дүүнертэй тэр нь юу вэ гэсэн сүулдэ хийтлээд яг тэр үед Монгол телевизээр нэг Ошин гэх кино гарцсан байхгүй. Ошимоо гэж ордод нэг кино гэдэг шүү. Яг тэр кинон дээр гарч байнгут нэг юм будаа иддэг те. Тэнгүүт нь очиж гуйдаг байхгүй. Ийм том аяган дотор юм цав цагаан будаа хийн штэ. Агшаасан будаа хийнгүүтээ дээр нөгөө гулаашны сүмснээс ингээд асгачгаа тарчээс янз янз гоё явуулна штэ. Тэгээ 100 төгрөг тэрнэ. 100 төгрөгийн Ошин Ашин авъя гэл Ашин ойдно. Тэгээ манай модонгийн ихч маань нэг бөөнөр ороо ингээ Ашин машин авангууд миний будаан дор 2 3 мах ийгээд будаа тавингуудаа сүмсийг хийчихэд тэгээд чи надад хамаагүй бит ярьж идээр. Ингээ бүгднгийнхээ адилхан будаа сүмстэй байж байгаа. Миний доктор 2 3 махтай байж байгаа юм чи. Би тэнгүүд ингээ баг багаар удаан хийцээр байгаа. Нөгөө үедээ идээд дуусаад пэргээд гарангууд ингээс махтай байдчихэл тэгээд гардаг байсан. Модон гуанзтай холбоотой хамгийн гайхалтай онгой юм. Юу н эзэнтэй онгой их гоё байдэн штэ. Ах нь бол тэг юм нуух дургу шууд ярьчтэй. Одоо маск продакшн жүжигчин жахва. Жахлан байгаа. Тэг манай анги жахлан байна. Одоо энэ маскын жахлаа эрхэм мэлчийн манай даваа жаргал байгаа. Оюун чимэг гэх кинонд дуу оруулдаг Монгол телевизэд. Энэ 3 охин манай ангийн охтууд их галзуу. Тэг бид нар өглөө 8-аас 12 хүртэл хичээлдээд 30 минут завсарлаад 12:30-аас дахиад 6-7 хүртэл хичээлд өгөн жүжиг мүжиг бэлдээд амар үлссэн ангийнхныгаа мөрөөл ганцаараа нэг 6 бишгээ аваад цадтлаа идчихэд орё гээл хав халуун бишгээ модонгийн бишгээ аяа гоё 6 бишгээгээ аваад тавиал яг идэх гэдэг чи өөр сургууль мөрүүлэх битүү байгаа шүү. Яг идэхээс уусан чи гадаас манай ангийн 3 охин ёо яста удаан хүлээсэн үү гэж орж ирээ. Тэгээ нэг гисэн чи шууд орж ирэнгүүтээ нэхгэн ундаа авж байгаа юм заяа мөнгөөр би 6 бишгээ авсан сууж байгаа шүү. Нэхгэн ундаа авч пүн гэж тавингуудаа энэ жавхлан чин бүр их галзуу хөвгтэйсэн. Энэ том юм гүүршгэнд хүүгүүт ус авчирнгуудаа би нэг халуун бишгийг идэж чадахгүй гэсэн байж байгаа. Дээр нь өөр идэж чаддгүй. Тэр гуравч ядаж нэг идэж шээ. Цаана надад 3 үлдэн заяа. Тэгсэн чинь гарууд орж ирэнгүүтээ пүн гингүүтээ бүр жавхлан бүр зэвүүн заяа. Нөгөө халуун бишгийг чи хүүтэ усан дүрж хагаад дахиад нэг яа 2-ыг идчихдэг. Тэгээ нөгөө хоёр нь 2-ыг идээд надад 2 үлдэхгүй. Би нэгтэйгээ бүр ингээ тэг идэж чадахгүй тэр өөрөө нэг өөр сургуулийн оюутан моётод ажууд ингээд зайлмайл гэдэг болдгоо. Тэг бүр ууралцсан суучин чи дахиад нэгийг надад үлдээх байдаг. Тэгсэн чинь шууд авангуудаа жавхсан нөгөө гурч маа 3 хуваагаад. Тэгээ би бүр нэг бишгээ идэж уураад бүрстэ гараад бүрстэ наа бачуураад байгааг мэдээд байгаа байхгүй. Тэгээ жавхааш нэг зэвэн ингээд инээгээд тэгээд гараад би та нар одоо ямар балиар хөгийн балиар гэсэн чинь за чахаж айгу залтай хөвгтэйсэн байхгүй. Нэг юм бомбгор юм. За миний найзаа эр хүн байж ч хоолн дээр өөх гээд байна уу гэд. Тэгэнгүүт ах чинь шууд эр хүн болоо шиж байгаа. За зүгээр. Тэгээ сургууль руугаа ордог гэсэн тэр мэтчлэн ч юм уу энэ айгу их тэглүүд одоо маскын жавхаа шүү. Тий. Тэр 3 бишгийг идсэн хөө тий. 2-ыг нэдээд нөгөө нэг дахиад нэг нь үлдээж болно шүү хүний бишгийг 3 хуваагаа идчихэж байгаа. Та суйс тахтай их олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Бараг нөгөө оюутнуудын ажилд бүгдэнд нь оролцоод явдаг байсан юм байл шүү, тэ? Их тусалдаг. Ер нь таныг танихгүй хүн байдг байсан гэсэн шүү. Тэгээ би суйс
багт энэ явахтаас нэг аав ээжээс маань үлдээснүүд нэг хуу хүмүүсийн нэг онцлог байдаг штэ. Дугаа хүн гэж байдаг. Эсвэл нэг юм ярихгүй мөртөө дотроо ингээл бүх гоё юм бодоол яваад байдаг ч юм уу. Эсвэл нэг нийтчих юм. Ахан яг тэр нийтчд нь орох юм шиг байна. Бүх хүнтэй айгүй хурдан танилцчихдаг байсан. Нэг мэтгэл найз болчихно ингээл хаа байсан дүрслэг бүх оюутнуудтайгаа ингэн. Тэгээ манай ангийнхны ажил төрөлгөөл тэгэхээр бүх ажил дээр нь юу нэг хөвчлэн оролцдог байсан. Нэг ажлын одоо нэг 18 9 16 7 ажил байлаа гэхэд ерөөдөө тэнд нэг 6 7 8 дээр нь явж шүү. Их тийм шалгалт малгалтын дээр иттэй оролцдог мундаг байсан гэлээ. Харин нэг дууны шалгалт болохоор нэг дугаа олоо сууч дуугаа хураачдаг гэсэн тэр юу болсон юм? Ямар асуулт асууж байна. Тэгээ маа суус чинь нөгөө юу байгаа уншлага ур чадвар дуу бүжиг гэл бүхэл юм орно л да соёлын түүх мүх гэл. Тэгээд ардын аман зохиол гэж ороод тэгээд нэг юм домогтой дуунуудыг ингээд дуулдаг байхгүй тайзны яран дээр тэр гэл ярьж эхлэв те. Тэр хүрээнээс гараад тэр хэлүү явж явах та ингэж дуулсан юм гэдэг гэл дуулдаг аахгүй. Тэгээд би тэр хичээлийн шалгалт тэрийг ойртохоор ахыхын зүрээс үс босоод өвдөг чичрээд эхэлдэг аахгүй. Тэгээд яаж яхад би очиж өөрөө айгүй фантастай гоё юм бодож байгаад айгүй хүнд дуу аваад манайхан ч нэг юм айгүй хөөрхөн хөнгөн дуунууд. Тэгээд би одоо морин уурын чуулгын морин хуурч Бадараа гэх маа найз байгаа. Бадараатайгаа бэлдэж яагаад. Тэгээ миний бас жоохон сонсгол муу. Тэгээ гол юм чинь морин хуур хүн дуулахаар дагаа явчих болдог. Манай морин хуурч тийм хөгжим штэ. Тэгээ Бадараа зиший зүгээр яв. Би чамайг дагаал явна гэл. Тэгсэн чинь би аваач нөгөө домог нь айгуу гоё явахаар домогийн ярих гоё юм авчи гэсэн чинь тэр домог дээр нь 4 настай халиун гэж дуу таарад тэр нэг богн ардын урт дуу байж таарад. За тэгээд ахын нэг юм манайхан тэрийг манай ангийнхан намайг тэрийг үзэх айгуу дуртай байхгүй. За Цолонбаяр гэх юм бүгд орж ирээ суучин. Тэгээд бүгд тэгээ ахын нэг юм хөөрхөн дээд мэд хүмүүс чинь нөгөө морин уртгаа суудсан. Пүн гэдэг дөрвөө ингээд тэгээд цаашаа байхгүй. Тэгээд минрээд нүүр нь улаагаад яваад нөгөө нэг би бүр сандрахтаа улам татаал бүр сунгаад морин хууранд дагаал сунаад яа урт хэцүү юм бас. Хэцүү тэгээд бүр хаа гэдэг лөө дөө гэдэг өнгөө яаж дээрээс авчна. Яг ихтэй дөө гэдэг тэгээд байхгүй. Яг намайг яваад эхлэнгүүд ангийнхан ингээд багш ингээд эхэлнэ. Тэгээд ингэж явуулж бол үтгэхгүй юм байна гэл. Тэгээд яа гэж гарангууд нөгөөх маань аваа зөргижүүлнэ. Уун чи аягүй гоё явжсэн. Өшөө жоохон хөнгө хурдан явмаар байна гэл. За гэл буцаал орно. Дөө гэл тэгээд байна. Одоо дуулаад үзүүл яаж чинь? Гоо яг нэг аялаад бас Монгол хүн те. Дүүнэр мэддэг ус цуг явахгүй. Ахандаа яг энэ нэг сарга Стамбулд орчдөг юм байдаг шүү. Яг нөгөөд шиг аялаад байж магадгүй шүү. Тэгээд уг нь бол их юм гоё дуу байна. Дөрвөн настай халууны дөрөжигээд ёргоо тэгч ай Ингэсэн байхгүй юу? Танай ангийнхантай ярьсан чинь манай цаамаа солгоо хоолойтой маа гэж тэгсэн байхгүй юу? Та солгоо бол биш юм бэ шүү. Солгоо бол биш ээ биш тий. Тий. Дагууд болч та. Буруу дуу сонгох жоохгүй. Гэтэ яг энэ дууг ерөөдөө одоо яванда бэлдэж байгаад их гоё бүр сайн дуулдаг болно. Гэтэ гайгүй байсан мэт. Гой дуулсан. Гой дуулсан мэдтэй. Та соёл урлагийн сургуулийг 1 жил унжиж байгаа төгссөн юм байдаг шүү дээ. Тий яг хөө зүгээр хүнд хүсэл мөрөөдөл байхад хүн ерөөсө хаанч очиж болдог те. Юунд ч хүрж болдог. Тэрийг хэн нэгэн ямар нэгэн хүн зогсоох гээд ерөөсө чаддгүй. Хэрвээ өөрөө хүсгэл юм бол хичээгээд тэрнэл рүүгээ зүтгэж чадах юм бол те. Зорилгоо болгож чадах юм бол. Ягаад тэгэхээр би анхны жил соёл урлагийн сургуульчлал конкурс өгөхөд те би ч яг тэндээ санал нийлдэм. Чамд нэг тийм яагдаа гэсэн тийм амар авьяас салгаа. Намхан нуруутай байна те. За тэгээд урлаг тийм нэг жижиг мондгор нэг иймэрхүү ийм хүн бол нэг шаардлагатай биш ээ. Миний хүн явж өөр мэрэгжил эзэмшээ. За баяртайгаа гаргажсэн. Тэгээ би нэг жил ажил хийж байгаад дахиад
очоод шалгалт өгсөн. Тэгсэн. Чамд бид нар хэлсэн штэ чи явж өөр юм хийгээч гэж намайг хэлжсэн. Тэгээд яг хөтө хүний хүсэл мөрөөдөл тийм ээ. Би тэр сургуульд орсон. Тэгээд сурж явж байгаад яг нэг багш нар шав нарын хоорондох нэг үйл ойлголцлоос болоод яг зөв жоохон хэлмэгдсэн ч юм уу үйл ойлголцлоос болоод нэг сургуулаасаа яг нарийн учир нь нэг сони юм байсан. Тэгээд тэрийг ч бас сайн ойлголцож чадаагүй. Багш нөгөө нэг шавьяага сайн ойлгоогүй. Багш нартай өөрийгөө ойлгуулж чадаагүй юмнаас болоод сургуулаа нэг жил өнжиж ирсэн. Тэгээд тэр өнжиж явах жилээ бас ээжигээ бас их гомдоосон гэдэг ч юм уу те. Их тийм дөөр даавартай юмуд байгаа. Тэгээд яг тэр бүхэн маа намайг өшөө их хурцлсан ч байт юм уу те. Би заавалчгүй урлагийн хүн болно. Заавалчгүй уран бүтээлч болно. Мууч бай, сайн ч бай. Би ямар ч байсан энэ мэрэгжлээр л ажиллана. Энэ мэрэгжлэр би өөрийн гэсэн хийж бүтэе гэж бодсон бүх зүйлээ өөрийнхөөроо хийж бүтээх болно гэж л хамгийн сүүлд ээждээ одоо хэлж исэн, тангаргалж исэн. Тэр тангараг маань найз нөхдөдөө ярьж исэн зүйл маань өнөөдөр энд баг суулгаж байгаа болов уу гэж бодож штэ. Би тэр түүхийг сонсоод миний сэтгэл их хөдөлж исэн. Та нөгөө сая дэлгэрүүлж ярьж чадсангүй үзэгчтэй хандаж хэлэхэд сайн амьдрал минь кино эдэн штэ. Тэрний та нарын төгсгөлийн хэсгийг санаж байна уу? Зодон болоод нэг залуу хилмигдээд сургуулаасаа өнжөөд ээж нь болохоор тэр хүүхдийг их сургуулаа төгсөөсэй гэж маш их хүсэж исэн. Санаж байна одоо. Тэр түүх чинь яг таны бодтой болсон юм байл штэ. Тий яах вэ? За яг нэгэнт одоо ингэ ярьсан. Дүү маань сайхан ярьчлаа. Ам нэвэл уушиг нэ гэж яг зүгээр ах нэг жил сургуулаа өнччөөд ээждээ манай жоохон бие муутай хүн байсан. Ээждээ хандаад хэлэхгүй да. Намайг урлагийн хүн болгоно гэд одоо бид бүхний ээж аав бүгд л тэгж байгаа штэ. Хүүхдээ тийм л юм болох юмсан гэж мөрөөдөж байгаа штэ. Тэр ээж аавын тэр мөрөөдөл зөнгөл бид нэр дагах хэрэгтэй. Тэгээд яг ингэсэн байж хат навчаад би сургуулаасаа хасагдсан хөөгдсөн гэсэн үгийг ээждээ хэлж чадахгүйгээр таны бие муу байна ээж. Хүн нэг удаа таныг жоохон асраад ажил хийгээд нэг жил сургуулаасаа өнччихье. Харин би сургуулаа ороход ажил хийдэг юм лөө. Чи юу ярьж байгаа юм бэ? Би ганц хүүгээ орон бүцүүж диплом авах нь харах заяаг үл юм байна л да. Бүх юмнуудаас үлж байгаа юм. Би л үдээ явуултаа. Сургуулаасаа гарна. Сургуулаа хайна гэдэг үгээ. Ээжээ тохтой үг гэдэг үгтэй хамт амнасаа гаргана. Жилээ авчий гэдгсэн чинь ерөөс ээж намайг ерөөс гаргаагүй байхгүй. Тэр кинон дэр нэг ээж нэг айхтар үг хэлдэг штеп. За минийхөө чи манайхнаас их сургууль төгссөн байхгүй. Их сургууль төгсөөд чи жүжигчин энэ мэрэгжлийг эзэмшээд тэ энэ гой ингээд ажиллаад ээжийнхаа чи ячиг хариулаад гачээ. Хэрвээ чи сургуульдаа нэг л дургу байгаад байгаа бол наад үгүй тэ. Чи сургуулаа хаях гээд байгаа бол баг ээжээ та ингээд яваа гэсэн үгтэй ам тамнаасаа гарга гэж хэлэхээр хилж зүрхлээгүй нэг жил хуурж явж байгаа дахын хонхны баярын өдөр ээждээ баригдчихсэн тэ хонхныхаа баярын өдөр ээждээ баригдчихсэн ээж маань уйлж исэн гомдож исэн тэгтээ яг тэр үед би өскөтөг аюултайгаа ангиуртайгаа хоот чинжүү нэвтрүүлгийг бид нар хийдэг байсан тэрний дараа бид нар ТV хөлтөд хамтлагаа байгуулсан ТV хөлтөд хамтлагаараа бид нар яг өөрсдийнхөө үндэсний Монгол шоу телевизийн шоунуудыг хийдэг байсан зургатаар хүн гарч исэн сони хил дээр ярьцлага өгж исэн. Тэр үед яг уу тэр гомдлоо ээж маань тайлаад за миний хүү сайхан энэ мэрэгчлэр уран бүтээл төрөвж ингэж явж байна. Зорьсондоо хүрж байна гэж их бахархаж исэн. Тэгээд бас багч гисэн ээжээгээ баярлуулсан юм болов уу гэж бодод. Тэр хүний бас нэг хүсэл зорилго нь биелсэн юм болов. Энийг бас нэгэн тийм нэг түүхийг ярьсных юу гэхээр хан дөрөв хэлсэн. Хүний хүсэл мөрөөдлийг хэрвээ чи өөрөө хүсээд зориод
тэрлүү тэмүүлж чадах юм бол тэрийг хэн нэгэн хүн ямар ч хүн зогсоож чадахгүй. Заавал амжилтанд хүрнэ. Лаг байхтаа гол биш, муу байхтаа гол биш, эсвэл амар чадвартай өнгөрөө байхтаа гол биш. Зүгээр л тэрлүү зориол чин сэтгэлээсээ хүсэл олонтой, найз нөхдөдтэй хүнлэг байж чадах юм бол бид нэр бүгд зорьсон газар очино. Тэ. Баярлалаа. Та ёстой сайхан үг хэллээ. Би нэвтрүүлгийн төгсгөл та ингээд залуучууд хандаад үг хэлээч гэж яг хэлчихсэн байхгүй. Тэгсэн чинь та хэлчихлээ. Тэгвэл нэвтрүүлгийн төгсгөл та харин өөр яг 17 насны хүсэл мөрөөдөл нөгөө ажил амьдралын хувьд хүн чиний гоё төлөвлөдөн штэ. Тэр гэгээ мөрөөдлөөс хаваалцаач. 17 нас гэхээр надад яг 17 наснд 9-р анги төгсөжсэн ээжтэйгээ хоёлаа их сургуульд орох сургуулийнхаа нэрсийг жагсаагаад бичдэг штэ тий. Миний хүү ямар мэрэгчлэлтэй болох юм ингээл жагсаагаад бичиж яхад яг үнэн үгүй ярахад ингээд математикс бүх сургуулиуд хасаад цэргийг сургууль нуруу намд хасч явсаар байгаа. Тамирын дэд сургууль, соёл урлагийн сургууль хоёр сонголт үлдчихсэн. Тэр үед би бодож ирсэн юм. Яг энэ нэг сайхан одоо мэрэгжил сонгоод нэх гоё одоо хүссэн зорилгынхаа дагуу өөрийнхөө байр суурьтай айгүй гоё хамт олонтой тийм хүн болчоод ээжийнхээ ачийг л гоё хариулах юмсан те. Энэ хүнийг баярлуулах юмсан. Одоо юу ч байдаг энэ хүнийг байранд амьдруулах юм ч юм уу. Бага штэ бидний тийм ээ. Эсвэл энэ хүнд машин авч хийсэн ч байд юм уу. Гоё ресторанд хоол идүүлэх юмсан ч байд юм уу. Бид нарыг төрүүлж өссөн энэ ачийг нь одоо юу гэдэг чи өдөр болгоны ээж дээр эхнэр аваад хүүхд гаргаад ачийг харуулад ингэж гоё их ачийг хариулах юмсан гэсэн тэрл бодол байсан 17 наснд зөвхөн ээжийнхээ ачийг тэгээд тэр хүний ачийг бас багаар хариулж яваа байх гэж боддоо. Гэхдээ хүн хийнхаа ачийг хариулж юу бардггүй л ингэсэн. Тэгэхээр бид нар тэр хүн юунд баярлдаг вэ гэхээр хамгийн гол юм нь бид нар хүснээр нь яваад зөв яваад эрүүл сарвал нүдэн дээр нь аз жаргалтай, хайнтай, ижилтэй, баян сэтгэл нэр төртэй байхтай болно шүү дээ. Хамгийн гол нь эрүүл сарвал найз нөхдөдтэй хамт олонтой хань ижилтэй аригтаар сууж идэхгүй зөв сайхан явж хахад тэд нар чинь нэр хагартлаа магнаа хагартлаа баярлнаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн турш надтай чин сэтгэлээсээ ярьсан танд баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсан бас чамд баярлалаа. Гоё нэвтрүүлэг байна. Үнэхээр бас гоё нэвтрүүлэг сэтгэлийнхаа гоё зүйлүүдийг хуваалцчлаа. Дүүнэрийнхээ гоё асуултанд хариуллаа. Чиний гоё асуултууд бас намайг эргээд 17 наснд маань үнэхээр бас авчиж чадлаа. Би одоо гарч явал яг 17 насаа буцаад эсвэл 17 насныхаа үеийнхээ найзуудтайгаа ч уулзмаар санагдаж байна. Маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн төгсгөл би танаас бэлтгэн бидний гард болгосон. Төсөөлшгүй амтыг танд нэвтрүүлэх нь аз жаргалын биелэг билээ. За баярлалаа. Сайхан байна. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ 17 нас ток шоу нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн үчиг сайхан өнгөрүүлээрэй. Зүрэг замыг үзмэрдээ зогсож байсан. Боловсон суу телевизэд бүтэв 2014 он.